Европын холбооны ардчилал ба үндсэн эрхүүд. Европын холбооны ямар баримт бичигт үндсэн эрхүүдийг тусгасан байдаг вэ? Европын холбооны үндсэн эрхүүд нь Европын холбооны үндсэн эрхийн дүрэнд тусгагдсан бөгөөд тэдгээр нь Европын холбооны тухай гэрээ болон Европын холбооны үйл ажиллагааны гэрээнд хууль ёсоор тогтоогдсон байдаг. Үндсэн эрх ардчилал хоёр ямар холбоотой вэ? Үндсэн эрх ардчилал хоёр бие биенээ дэмждэг, оролцох улс төрийн эрх гэх мэт үндсэн эрхүүд ардчилсан улс орны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Ардчилал нь эргээд тэгш эрх гэх мэт үндсэн эрхийг дэтгэхэд хувь нэмэртэй. Европын ардчиллын үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 тулгуур юу вэ? Европын ардчиллын үйл ажиллагааны төлөвлөгөө нь дараах 3 тулгуур дээр суурилдаг. 1-р тулгуур. Улс төрийн мессежийн ил дод байдлыг нэмэгдүүлэх, Европын улс төрийн намуудын санхүүжилтийн дүрмийг бэхжүүлэх замаар чөлөөт шударга сонгуулийг дэмжих. 2 дахь тулгуур. Хэвлэл мэдээллийн эрхчлөлөө олон талт байдлыг бэхжүүлэх. Тэр дундаа сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн оролцоог талсан зогсоох зорилгоор шүүхэд нэхэмжлэгийг ургуулan ашиглах асуудлыг шийдвэрлэх. 3 дахь баг нь хуримч мэдээлэл гадаадын хөндлөнгийн оролцоотой тэмцэх, онлайн платформуд худал мэдээлэл гадаадын хөндлөнгийн оролцоотой тэмцэх үүрэг хариуцлага хүлээдэг. Идэвхтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд боловсрол ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Идэвхтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. Идэвхтэй иргэн нь нийгэмд энергээр оролцох мэдлэг, ойлголт, ур чадвар, чадамж, хандлага, үнэт зүйлсийг төлөвшүүлэх боловсролын үндсэн зорилт юм а. Ардчилал ба оюутны оролцоо нь ардчилалтай оюутныг бэлтгэхэд маш чухал.